шалтгаан салцгаатын гол шалтгаан бол ерөөсөн анханасаа буруу хүнээ одоо сонгосонтой холбоотой байдгаа гэж байгаа. Тэгэхээр бид нар ямар одоо 5 гол шин чанарыг одоо ирээдүйн хосоосоо хайх хэрэгтэй вэ гэдэг үерхэл хамгийн том red flag нь юу юм бэ? Тачаангой дур булаан гэж үздэг юм биеийн харьцаа байдаг юм байна л да. За тэр нь ямар харьцаа вэ гэхээр шүү дээ судалгаанаас үзэхэд бүр шинжлэх ухаанаар батлагдсан заяа. 99% одоо магадлалтайгаар салхад хүрэгдэг нэг зүйл байдаг юм байна. За тэгвэл сайн байцгаана уу. За чи минь төлөө сухта давтан байр шинэ бичлэгтэй давтан байр. За тэгэхээр энэ удаагийн дугаараа энэ удаагийн бичлэгийн бэкграундыг нэг өөрчлөлмөр санагдаад тэгээд байрныхаа гадаа пул буюу усан сан дээр ирчихсэн байж байна. За тэгээд би та хэд хаана байгаагаа харуулъя. Суужсэн чи энэ дагаа нэг хөрхөн муур хажуу дээрээ суучлаа. За би та хэд энэ орчин тойрногоо жоохон харуулъя. За тэгээд хөнгүү байгааг нь далимдуулаад газ бичлэгийг хийгээд авъя гэж бодоод би энд ирчихсэн байж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань юуны тухай байх вэ гэхээр мэдээж Diary of CEO подкастын талаар байгаа. Яг тэгэхээр би өмнөх бичлэгэн дээрээ дурдсанчлан ерөнхийдөө Diary of CEO подкастын одоо юм хураангуйг өөрөөр сонгож авсан эпизод буюу дугаарын хураангуйг 7 хоног болон оруулахыг хичээгээд явах болно. Гэхдээ яхаа дундуур нь заримдаа өөр бичлэгүүд бас оруулж магадгүй. За тэгэхээр энэ удаагийн бичлэг дээрээ ямар одоо дугаарыг сонгож авсан бэ гэхээр энэ дугаар болвол хүн болгоны ерөнхийдөө маш их сонирхдаг сэдв. Ер нь бол маш халуухан сэдвүүдийн нэг болох relationship буюу одоо үерхэл одоо хайр дурлал, гэр бүл, гэрлэлтийн талаар ерөнхийдөө дугаарыг сонгож авсан байгаа. Тэгэхээр энэ дугаарын зочноор ямар хүн оролцсон бэ гэхээр Paul Brunson буюу одоо ерөнхийдөө relationship expert маш алдартай relationship expert буюу одоо ерөнхийдөө монголчлан бол одоо хүмүүс хайр дурлал, үерхэл, гэрлэлтийн тал дээр одоо мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг ийм хүн орсон байгаа. За үүнээс гадна үерхэл хайр дурлалтай холбоотой энэхүү хоёр номын зохиолч бөгөөд Тэндрийн олон улсын судалгааны багийн ахлах Америк болон Английн алдартай болзооны шоунуудын хөтлөгчөөр ажиллаж байсан юм аа. Тэгэхээр энэ бичлэг дээр юу яригдах талаар би товчхон танартаа дурдъя. За ерөнхийдөө бол одоо энэ Paul Brunson маань Paul гэдэг яриад өгч юм аа. Paul-ын хийснээр бол ер нь одоо хосуудын бүтцгүй шалтгаан одоо гэрлэлт ч үерхэлж байт юм ямар ч одоо хэлбэр нь бай. Шалтгаан салцгаатын гол шалтгаан бол ерөөсөн анханасаа буруу хүнээ одоо сонгосонтой холбоотой байдгаа гэж байгаа юм. Тэгвэл яаж зөв хүнээ сонгох хэрэгтэй юм тийм ээ? Одоо илүү батбух урт хугацааны харилцаа одоо эхлүүлэхийн тулд тэр одоо зөв хүнээ сонгохын тулд бид нар ямар одоо 5 гол шин чанарыг одоо ирээдүйн хосоосоо хайх хэрэгтэй вэ гэдэг энэ 5 шинж чанарын талаар ярина. За дээрэс нь бас энэ подкастаас мэдэж авсан, ойлгож авсан маш сонирхолтой ийм баримтуудыг, фактуудыг та нарт хэлэх болно. За жишээлбэл одоо тийм ээ үерхэл хамгийн том red flag нь юу юм тийм ээ? Red flag буюу одоо юу юм бид нар одоо аюултай шинж чанартай үерхэлд одоо байж болохгүй шинж чанар юу юм? За тэрнээс гадна жишээлбэл одоо шинжлэх ухаанаар батлагдсан тийм ээ хамгийн одоо секси буюу хамгийн одоо дур булаан биеийн пропорц гэж байдаг юм байна. За тэгвэл тэр пропорц нь ямар пропорцыг хэлдэг юм тийм ээ? За дээрэс нь хосуудыг салхад одоо хүрэгдэг 99% одоо магадлалтайгаар салхад хүрэгдэг нэг зүйл байдаг юм. За тэгвэл тэр нь бас юу юм тийм ээ? Гэх мэт зүйлсийг энэ бичлэг дээрээ та нартайгаа хуваалцах болно. Тэгэхээр дуустал хамт байгаарай. За тэгээд бичлэг рүү орцгоё. За тэгэхээр эхний хэсэг болох одоо Паулийн 10 жилийн турш хийгдсэн судалгааны дагуу за илүү урт хугацааны турш харилцаа үүсгэхийн, илүү урт хугацааны батбөх одоо үерхэл, гэрлэлт үүсгэхийн тулд тийм ээ ирээдүйн хосоосоо энэ 5 чанарыг заавал хайх ёстой гинэ. Энэ 5 чанараар бид нар одоо фильтрлэж, шалгуурдаж ирээдүйн одоо заяаны ханаа сонгоно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэгдүгээрх нь энэ бол emotional stability буюу одоо сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал гинэ. За яагаад энэ сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал чухал юм бэ гэхээр энэ бол бас харьцангуй айгүй ойлгомжтой. За юм болгон тийм ээ. Ялангуяа амьдрал болвол ингээд ерөөсөө ups and down буюу дээшээ доошоотой тийм ээ хизээж ингээд нэгэн хэмээ юм бол байна гэж байхгүй. За ялангуяа бас хосуудын үед үерхэлж гэсэн ер нь бол ингээд сайнтай ч муутай хэрүүлтэй уралтай бас маргалдах одоо асуудлууд зөндөө гарна. Эсвэл эсрэгээрээ баяр жаргалтай одоо үлгэрээ юм шиг тийм хүүхэлдэйн кинон дэр гардаг шиг тийм аз жаргалтай мөчүүд бол зөндөө байдаг. Энэ үед бол ерөөсөө одоо emotional stability буюу одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг, сэтгэл зүйг ингэж доктортой байлгаж авч явж чаддаг хүн бол одоо урт хугацааны турш үерхэл тийм ээ амьдралын нухчаанд бол бэлэн байна гэсэн үг. За хоёрдугаарх нь бол одоо courageous vision буюу одоо зоригтой юм алсын хараатай. За энэ нь ерөөхдөө юу вэ гэхээр одоо тэмүүлэлтэй тийм ээ өөрийн гэсэн нэг юм зоригтой өглөө одоо орноосоо босоод заавал тийм амар амбицлог байх албагүй. Одоо энэ Паулийн дурдсанаар бол ерөөсөө өглөө босох шалтгаантай тийм ээ одоо өдрийн турш өөрийнхөө одоо тэр
харсан зүйлийн төлөө ямар нэгэн өөрийгөө илүү дараагийн түвшинд ахиулахын тулд тийм ээ ядаж одоо үерхлээ ч юм уу гэр бүлээ ч юм уу илүү дараагийн түвшинд байлгахын тулд ингэж одоо хичээдэг ийм тэмүүлэлтэй, зоригтой, ийм уран зоригтой ийм хүн. За 3 дахь нь бол тийм шүү дээ. Resiliently resourceful гэж байгаа. Энэ нь болохоор юу вэ гэхээр одоо хичээл зүтгэлтэй байх. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг ийм амархан бууж өгдөггүй гэсэн. За дахиад бас л яг ингэж амьдралын нухчаанд тийм ээ бүх ерөөсөө дээшээ доошоо энэ бүх явцад юу ч тохиолдож болно. Ямар ч ийм одоо failure буюу бүтэлгүүтэл одоо сэтгэл зүйн асуудал өөр юу байдгийг тийм янз бүрийн юм болж болно. Яг энэ үед бол одоо ингэж буцаагаад өөрийгөө ингэж пуш хийж чаддаг, түлхэж чаддаг тийм ээ. Тэр асуудалтайгаа ингэж тэр чигтээ гацаад үлддэггүй. Өөрийгөө буцаагаад ингэж дээш нь татаж чаддаг. Ийм одоо зан чанар бас заавал хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэд энэ чанарууд бол мэдээж юм те төр зүрийн нэг юм богинохон хугацааны одоо үерхэлдэхээс илүү урт хугацаанд life partner буюу одоо амьдралынхаа ханиг, амьдралынхаа хамтрагчийг ингэж сонгох юм айгуу тийм чухал шийдвэрийн үед яригдах юм 5 шалгуур шүү дээ тийм ээ. Тийм болохоор иймэрхүү одоо шалгуурууд байгаа гэсэн. За тэгэнгүүт дөрөвдүгüürх нь шүү дээ тийм. Open minded. Open minded гэдэг бол бас та нар манай хэдийн ойлгож байгаа тийм ээ. Ийм нээлттэй сэтгэлгээтэй гэсэн үг. Одоо ийм суралцах, сонсох чадвартай байх, шин зүйлийг одоо ингэж хүлээж авахд ингэж юм бэлэн байх, нэг юм хайрцаглагдсан биш, нээлттэй сэтгэлгээтэй гэсэн үг. Одоо яагаад энэ чухал юм бэ гэхээр жишээлбэл хоёр шал өөр хүн ингэж хос болж байгаа тийм ээ хоёр талаас. Одоо жишээлбэл манай найз залуу болонгууд Итали хүн, би болонгууд Монгол хүн тийм ээ. Тэгэнгүүт шал хоёр өөр хэл соёлтой, өөр орчинд өссөн, өөр магадгүй ингэж үнэт зүйлийг ингэж харж үсэн юм хоёр хүн байгаа. Тэгэнгүүт бид хоёрт одоо ойлголцохгүй асуудлууд, одоо бие биенийхээ мэдхгүй асуудлууд ингэ зөндөө гарна. Яг тэр үед танай соёлд ингэдэг юм уу, манай соёлд ингэдэг. Тэгвэл хоёулаа яаж ингэж огцолцож болж юм те. Окей, би энийг чи хүлээн зөвшөөрье. Энийг бодвол би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй. Чи энэ дээр надад буултыг одоо боломж байна уу? Би энэ дээр ингэ гэх мэтчлээ ер нь ингэ юм хоорондоо юм одоо нээлттэй байна гэсэн үг. Альва өөрчлөлт нь. Энэ бол үргэлж бол маш чухал. Тэгэнгүүт 5 дахь нь болонгууд юу вэ гэхээр supportive буюу ийм дэмжлэг үзүүлэх чадвартай таныг одоо амжилтанд хүрэхийг хүсдэг байх гэсэн. Мэдээж ингэж одоо хоёулаа ингэж хамт байгаагийн бас нэг гол шалтгаан болов тийм ээ. Бие биенийгээ дэмжих гэж одоо бие биенийхээ дутууг нөхөө дараагийн төвшөндөө бие биенийгээ ингэж аваач гэж тийм ээ. Тусдам болгох бас нэг одоо зорилго болоод биеийн хосуудад байгаа шүү дээ. Тэгэхээр яг юм чин сэтгэлээсээ одоо support буюу дэмжлэг үзүүлэх хүсэлтэй, ирмэлзэлтэй, хүчин чармаалттай юм байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр ийм 5 чанарыг болоод бид нар одоо ирээдүйд хамт амьдрах байгаа илүү урт хугацааны одоо үерхлийг харж байгаа хүнээсээ ингэж хайх ёстой байна. Энэ бол одоо судалгаагаар батлагдсан бөгөөд хайр дурлалын экспертийн буюу мэрэгчлэлтний өгсөн ийм 5 шалгуур гэсэн үг. За энэ дээр мэдээж бол бидний зайлшгүй бас угаасаа ингэж хүссэн хүсээгүй зайлшгүй ингэж юм хардаг зүйл бол мэдээж гадаад төрөх буюу одоо physical attraction бол угаасаа байх хэрэгтэй тийм ээ. Бид нар гадаад үзмжинд ямар нэгэн байдлаар татагдахгүйгээр хостой болно гэдэг магадлал юу нэг цөөхөн шүү дээ. За тийм болохоор энд бол дурддаггүй. Дээрээс нь одоо өөр бас ойлгомжтой чухал зүйлүүд байна. Одоо энэ үерхлээс одоо юу хүсэж байгаа гэдэг зорилго нь мэдээж жижигхэн байх хэрэгтэй. Ирээдүйн ханаа хайж байгаа мó эсвэл түр зур одоо ингэ те нэг богинохон хугацаанд юм одоо хөгжилтэй фан байж байгаад болох юм харилцаа хайж байгаа хүү юм уу гэдгийг мэдээж бид нар анханасаа ойлголцож тэр нь тохирж ийн үгүй юу гэдгийг мэдчихэж бид нар одоо хос болно шүү дээ тийм ээ. За тэгээд энэ дээр нэмээд яг хуу миний хувьд бол за 6 дахь нь байх ёстой юм байна гэж бодсон зүйл бол энэ асуудал шийдвэрлэх чадамж буюу одоо маргаан зөрчилдөөнийг шийдвэрлэх чадамж. За Паул бол түрүүний үндсэн 5-ыг бодоод энэ бол үндсэн 5 гэж хэлсэн. Дээрээс нэмээд энэ 6 дахьыг одоо асуудал зөрчилдөөний шийдвэрлэхийг бол нэмэлтээр гэж хэлсэн. За миний хувьд бол 6-ад нь бас зайлшгүй байх ёстой нэг зүйл болоо гэж бодож байна. Ямар нэгэн маргалдаан, үйл ойлголцол гарахад тэрийг яаж шийдвэрлэж чинь тийм ээ. Тэрийг бас анханасаа ингээд анзаарах хэрэгтэй. Огцом ууралж гин үү тийм ээ. Огцом уурлаад ингээд ямар нэг токсик буюу тийм аюултай юм зан характер гаргаж гин үү. Эсвэл зүгээр ингээд яг юм сайхан доктортой төрөний шиг тийм ээ. Сэтгэл зүйн байдлаа ингээд тайван доктортой байлгаж агаад сайхан ингээд нүүрээ харалцаад ингээд асуудлаа ярилцах чадамжтай байна уу тийм ээ. Энийг бол заавал бас харах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ 5 дээр нэг нийт 6 чанарыг бид нар заавал харах хэрэгтэй. Дараагийн хэсэг. За тэгэхээр дараагийн хэсэг болох энэ нэмэлт сонирхолтой фактуудыг та надад хэлье. За нийтдээ бол 6 факт байгаа. Дахиад за тэгэхээр нэгдүгээр факт нь энэ хийгдсэн судалгаагаар за би ямар судалгаа вэ гэдэг нь доор оруулж энэ судалгаагаар нийт гэрэлсэн хосуудын 80% нь шидэ өмнө нь байгаагүйгээрээ сэтгэл хангалуун биш байгаа гэж тогтоогдсон. Энэ
бүхэл 80%. Үлдсэн 20% нь яасан бэ гэхээр үнэн байгаагүйгээрээ сэтгэл хангалуун байгаа гэж тогтоогдсон гинэ. За тэгмүүд хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр одоо бид нар хамтрагч зөвхөн одоо найз охин найз залуу гэдэг одоо үүргээс нь гол үүргээс нь гадна хамгийн сайн найзаа байлгах гэж за одоо сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгүүлэх гэж одоо өөрөө гэдэг бизнесийн хамтрагч бүр өглөөдөө хамт гүйдэг хүн, хамт кино үздэг хүн, хамт ямар нэгэн секцэнд явдаг хүн гэх мэтчлэн ингээд юм зөвхөн нэг л хүнээс маш олон хэрэгцээгээ хангах юм хүсэлтэй болчихсон гинэ. Тэгэнгүүт яг үнэндээ дийлэнхтэй одоо тэр нөгөө хамтрагч маань энэ бүх одоо үүрэг ройлуудыг ерөөсөө 50-аас 60% нь л юм хангах боломжтой байдаг гинэ. Инээс болоод бид нар одоо хамтрагчдаа сэтгэл хангалуун ерөөсөө байж чаддаггүй гинэ. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар хэрвээ одоо үерхэлдээ илүү сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа бол одоо тэр хосоос энэ олон хүний үүргийг гүйцэтгэх ачааг нь ингээд хөнгөлөөд одоо янз бүрийн асуудал байвал өөр одоо найзтайгаа ингээд ярилцж явах тийм ээ. За эсвэл тусдаа хоббитэй байх. Заавал ингээд тийм яг тэр өөрийнхөө хоббид найз залуугаа найз охиноо заавал оролцуулах гад ингээд хүчлээд байхгүйгээр тийм ээ. Мэдээж хамтын хобби болоод чухал гэхдээ яг тэр хүнд маш олон ингээд энэ үүргийг зэрэг ингээд ноогдуулж өрнө болохгүй юм байна гэсэн үг. За тэгэхээр хоёрдугаар факт нь шүү дээ. Одоо arranged marriage буюу одоо юм төлөвлөгдчихсөн ийм зохион байгуулалтын юм гэрлэлтүүд гэж ярьж байгаа юм л та. Тэр нь одоо жишээлбэл ийм зарим уламжлалтуудад байдаг одоо эсвэл кинонд дэр ч юм уу гардаг шиг тийм ээ. Аль хэдийнэ ингээд аав ээж нь нөгөө суух хүнийг ингээд тодорхойлчихсан байдаг, төлөвлөсөн байдаг. Эсвэл одоо тосгоноороо ингээд ярилцаад тэрнтэй суулгана гэдэг ингээд шийдсэн байдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү юм одоо төлөвлөгдчихсэн гэрлэлтүүд бол энгийн одоо уламжлалт гэрлэлт буюу өөрөө нөгөө гэрлэх хүний сонгоод гэрлэлтэд харьцуулахад дунджаар илүү амжилттай байдаг гинэ. Яагаад вэ гэсэн чинь одоо бидний одоо гэр бүл, найзууд, ойр дотно одоо магадгүй жижигхэн тосгон байлаа гэж бодоход тэр тосгоныхан тийм ээ. Яг үнэндээ намайг айгүй сайн мэдчихэдэг тийм ээ. Миний талаар илүү ихийг мэдчихэдэг. Яг би яг бодит хүний гэдгийг мэдчихэдэг учраас одоо жишээлбэл энэ Паул өөрөө ийм matchmaker буюу ийм хосоо олохтод зориулагдсан ийм одоо агентлагтай заяа. Тэнгүүд энэ matchmaking agency дээрээ одоо шинээр үйлчлүүлэгч нар ирэхээр нь яадаг вэ гэхээр хамгийн түрүүлж тэр нөгөө хүнтэйгээ ярилцлага хийхээс өмнө тэр хүнийхээ гэр бүлтэй, найзуудтай, ойр дотны хамтран ажилладаг хүмүүстэй ерөөхдөө тэр хүнийг маш сайн мэддэг, ойр дорны хүрээллийг нь хүмүүсээс ингээ ярилцлага авдаг гинэ. Тэгжээж дараа нөгөө хүнээсээ ярилцлага аваад яг энэ бүхний дараа яг тэр хүнд нь ямар хүн тохирох юм бэ гэдэг юм одоо мэдээллийг ингэж гаргаж ирдэг юм байна л да. Яагаад гэхээр шээ хамгийн гол нь ингэдэг гинэ. Бид нар өөрсдөө тодорхойлохдоо өөрсдөө тийм байгаасай, тийм болохынсаа гэж ингэж хүсдэг хүнээрээ ингэж заримдаа ингэж тодорхойлох гээд байдаг гинэ. За энэ тохиолдолд харин одоо манай бидний ойр дотныхан болоод бидний яг үннийг мэдж байгаа шүү тийм ээ. Бидний гэр бүл яг үнэндээ би чинь ямар хүн юм, өдөртөө ямар юу хийдэг туршилтаа юм, чөлөө цагаараа юу хийдгийг хэмжижлэн яг юм ажил дээр ямар байдгийг хэмжижлэн юм бодит одоо энэ хүнийг нь маш сайн мэддэг учраас тэр мэдээллийг ингэж авдаг гинэ. За хоёрдугаар толонгууд бид нар яг ингэж үргэж явах үедээ эсвэл яг ингээд хүнд хайртай болцсон байх үедээ ингээд одоо нөгөө хайрандаас охорно гэж ярьдаг шүү тийм ээ. Яг ингээд бодит зүйлийг яг харахаасаа жоохон ингээд бодит зүйлээс холдсон байдаг. Ерөөсөө тэр хүний ингээд нэг юм өөрсдөө бий болгоцсон фильтрээр тийм ээ. Нэг юм хайрын юм одоо фильтрээр хараад бүхэл юм нь гой санагдаад юу тэр red flag нэг юм үе байдаг шүү тийм. За яг тэр бодит байдлыг нь 3 дахь өнцгөөс нь харж байгаа хүмүүс одоо бидний найзууд, гэр бүл, ойр дотны хүмүүс байдаг гинэ. Тийм учраас бид нар энэ үед одоо ерөөсөө ойр дотныхныгоо найзуудыгаа ингэж маш сайн сонсох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ подкастнаар бас ингэж хэлсэн. Хэрвээ найзууд чинь бүгдээрээ тэр хүнийг за яг энэ залуу бол бүр ерөөсөө биш шүү гэж бүгдээрээ 100% санд нэгтэй хэлж байгаа бол тэр бол бараг л 100% магадaltaй тэр хүн нь бол ерөөсөө бишээ гэж хэлсэн. If all of your friends are saying this ain't the guy, this ain't the guy. Яг энэ бол бүх тохиолдолд заавал үнэн байх албагүй. Гэхдээ яг ер нь дийлэнхтэй үнэн байх магадлалтай. За тэгээд түрүүний нөгөө ийм зохион байгуулалтын гэрлэлтийн бүтдэг шалтгаан бол ерөөсөө тэр одоо бидний ойр дотныхан одоо биднэрт сайхныг сандаг хүмүүс гэсэн үг шүү дээ тийм ээ. Бас ингээд мэдээж бидний ойр хавьд бол зөндөө дайсан хүмүүс бол бас мэдээж мэрсэр байгаа. Ямар хүмүүсийн зөвлөгөөг авах тухай ярьж байгаа вэ гэхээр бид нарт ийм сайн сайхныг хүсдэг. Бидний ойр дотны гэр бүлийнхнийг одоо сонгож байгаа, сайшааж байгаа энэ хүн чамд тохирно гэж хэлж байгаа хүн бол ер нь яг тэр бол ер нь үнэн байх магадлал өндөр байдаг гэж байгаа юм. За тэгэхээр бид нар яахсан байх нь найзуудаа гэр бүлээ бас ер нь сайн сонсож явах хэрэгтэй байх нэ гэсэн. За тэгэнгүүт 3 дахь нь шийдэ энэ бол айгүй сонирхолтой. Одоо golden mean гэж ярьж байгаа. Golden mean гэхээр одоо алтан дундаж гэж одоо магчлаад орчуулж байгаа юм тийм ээ. Нэг юм шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн секси гэж үздэг буюу одоо хамгийн тачаан гой дур булаам гэж үздэг юм биеийн харьцаа байдаг юм байна л та.
За тэр нь ямар харьцаа вэ гэхээр шүү дээ. Судалгаанаас үзэхэд бүр шинжлэх ухаанаар батлагдсан заяа. Одоо 70-30-ийн биеийн харьцаа бол хамгийн дур булаам гэж үздэг гинэ. За тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд энэ харьцаа ямар вэ гэхээр одоо таны бэлхүүсний одоо тойрог биш үү те. Таны ташааны хэмжээнээс 30%-аар бага байх юм бол энэ бол одоо golden mean буюу хамгийн одоо дур булаам харьцаа гэж үздэг гинэ. Энэ юу вэ? Одоо жишээлбэл бодод үзье. За таны бэлхүүсний тойрог 70 байлаа гэж үү те. Тэгэнгүүт таны ташааны тойрог чинь 100 см байх юм бол энэ бол одоо хамгийн дур булаам харьцаа гэж үздэг гинэ. За энэ бол юутай холбоотой вэ гэхээр яг анх гарал нь бол ерөөсөө эмэгтэй хүний одоо үр удмаа үлдээх төрөх чадварыг ингэж илэрхийлж учраас эрт дээр үеэс энэ харьцааг бол ерөөсөө айгуу тийм attractive буюу илүү дур булаам гэж үздэг байсан юм байна л да. За харин эсвэргээрээ эрэгтэйчүүдийн хувьд шүү тийм бүсэлхийний тойрог болон цээжний одоо энэ харьцаа 70-30 байх хэрэгтэй гинэ. Одоо хэрвээ цээжний чинь тойрог 100 см байвал бүсэлхийний чинь хэмжээ 70% байх юм бол энэ бол эрэгтэйчүүдийн хувьд хамгийн одоо секси биеийн хэлбэр гэж тооцдог юм байна. За энэ юутай холбоотой вэ гэхээр эрэгтэй хүний одоо хамгаалах тийм ээ одоо нөмөр нөөлөгтэй байх эмэгтэй хүнд аюулгүй мэдрэмжийг өгөх гэсэн ийм үүднээсээ эрэгтэй хүний одоо ийм хэмжээ илүү дур булаамдаа тооцогддог байсан юм байна. Тэгэхээр энэ хэсгийн хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо зөвхөн магадгүй жинд анхаарлаа өгөхгүйгээр тийм ээ хэрвээ яг ийм тачаангуй тийм ээ илүү attractive тийм дур булаан биеийн галбартай болохыг хүсэх юм бол яг энэ харилцааг ер нь бол ингэж бас бодож үзэх хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж ер нь бол заавал тэдэн сантиметр, эдэн сантиметр тэдэн хувьтай ижилхэн байх хэрэгтэй гэсэн юм бол байхгүй. Гэхдээ яг хэрвээ хүсэх юм бол энэ бол хамгийн одоо тачаангуй одоо харьцаанд ордог юм байна. За тэгэнгүүт дөрөвдүгээрх нь өөрийгөө ойлгоцсон байх нь өөрийгөө ойлгох нь эрүүл харилцааны үндэс гинэ. Хүмүүс яг ингээл ерөөсөө токсик харилцаа гэж зөндөө яриад байдаг шүү дээ. Гэтэл яг үнэндээ яг юм эрүүл харилцаанд орохын тулд эхлээд тэр хүн маань өөрийнхөө зүгээс нэг юм одоо нөхцөл байдлаа хангацсан байх ёстой гинэ. Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө ойлгочихсон үргэлж орохоос өмнө яг ингээд өөртөөгөө сэтгэл хангалуун байгаа хүн харилцаа үүсгэхэд тэр харилцаа эрүүл илүү одоо харилцаандаа тэр хүн орсноохоо дараа ч гэсэн сэтгэл хангалуун байдлаа хадгалж явах магадлал нь илүү өндөр байдаг гинэ. За ийм 6 хэмжээсээр өөрийнхөө яг юм би өөртөөгөө сэтгэл хангалуун байгаа эсгийг ингээд одоо тодорхойлох боломжтой байдаг юм байна. Хэрвээ энэ 6 зургуулаа танд байвал одоо та ерөөхдөө өөртөөгөө аль хэдийнэ сэтгэл хангалуун болчихсон альва одоо үерхэлд юм уу гэрлэлтэнд ингээд ороход тэр гэрлэлт үерхэл чинь бас л нэг юм эрүүл бөгөөд урт хугацаанд аз жаргалтай үргэлжлэх боломж нь бол илүү өндөр байна гэсэн. За тэгвэл 5 дахь факт нь шүү тийм. Үерхэлд байдаг хамгийн том одоо red flag буюу зайлсхийх тийм юм аюулын дохио юу вэ гэхээр хичээл зүтгэлгүй байдал байдаг гинэ. Тэгэхээр одоо red flag гэж бид нар зөндөө ярьдаг шүү дээ тийм ээ. Энэ red flag, trench red flag бид нар хамгийн одоо анхаарч ач холбогдол өгсдөй юм нь юу вэ гэхээр нөгөө таны хамтрагч чинь, найз залууч, найз охин чинь те нөхөр чинь эхнэр чинь нэг юм ямар тэр харилцаагаа авч үлдэхийн тулд тэр харилцаа гоё байхын тулд бүх юм нь одоо гэр бүлтэй ч юм уу те нэг тэр хүнээс хичээл зүтгэл гарч ийн үгүй юу гэдгийг бид нар заавал харах хэрэгтэй байдаг гинэ. Хэрвээ хичээл зүтгэлгүй байх юм бол тэр бол үерхэлд одоо байж болохгүй тэр үерхэл яваандаа одоо бүтлгүүдхийн салахын хамгийн том цондон байд юм байна. За тэгэнгүүт 6 дахь факт буюу энэ бол маш сонирхолтой бөгөөд чухал юм одоо факт санагдсан. Үерхэл юм уу гэр бүл альва хосын харилцаанд энэ зүйл байх юм бол одоо энэ харилцаа 99% магадaltaгаар салах одоо нөхцөл нь бүрдсэн байдаг гинэ. Энэ юу вэ гэхээр бие биенийхээ доромжлох эсвэл үл хүндэтгэх байдал гинэ. Тэгэхээр яасан байх нь хэрвээ одоо тэр үерхлээ урт хугацаанд авч үлдмээр байвал тэр хүнтэйгээ илүү урт хугацаанд магадгүй насан туршдаа тийм хамт баймаар байх юм бол ерөөсөө бие бинийгээ ингэж доош нь хийсэн одоо хэрүүл маргаан дээр ч тийм үү те ерөөсөө нөгөө хүндэлийн зураасаа битгий даваарай гэж яриад байдаг шээ тийм ээ. Тэр хүндэлийн зураасыг бол хизээж давж болохгүй байх нэ. Хүндлэл байхгүй болсон цаг тэр бол үерхэл ингээд бас давхар дуусгаар болж явах одоо тэр 99% магадлал нь ингээд аль хэдийнэ ингээд бүрдчихсэн байдаг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ бичлэгээ базаад хамгийн гол чухал гэсэн зүйлсээ та нартай хүргэлээ. Миний хувьд бол яг энэ хамтрагчаасаа хайхан 5 зүйл за 6 гэж хэлээ тийм ээ. Энэ 6 зүйлийг мэдэх нь бол айгүй сонирхолтой байсан. Заавал одоо ингээд шинээр ингээд хосоо хайж байгаа хүнд биш тийм ээ. Яг одоо над чиг жишээлбэл аль хэдийнэ үерхэл байгаа эсвэл магадгүй хосын харилцаанд байгаа ингээд
хүмүүс ч гэсэн ерөөхдөө энэ 6 чанараар хамт байгаа хүн энэ яг ирээдүйд миний хугацаанд хамт байх хүн мөн үү гэдгийг мэдэх маш үнэнд ойрхон, амьдралд ойрхон 6 чанар байсан. Тэгээд би энэ 6 чанараар ерөөхдөө найз залуугаа үзсэн чинь зургуулаа ерөөхдөө болоод манай найз залууд бол байсан. Тэгээд би яг өөр дээрээ бодоод үзээ. Би яг энэ хүний хамтрагчийн хувьд надад энэ 6 зүйлс байна уу гэдгийг өөр дээрээ бас бид нар бодоод үзэх хэрэгтэй. Илүү одоо юм те эрүүл харилцаанд байханд бол аль тал нь энэ 6 чанарыг зургуулan ингээ агуулж авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд өөр дээрээ бодоод үзэхээр бас юм стил нэг юм ажиллах зүйлсүүд бол надад байгаа юм шиг санагдсан. За тэгээд ийм байна. Тэгэхээр энэ бичлэг маань та нарт таалагдсан гэж найдаж байна. За тэгээд хосоо хайж байгаа синглчүүдтэй бүгдэнд нь амжилт хүсье. Энэ 6 чанарыг толгойдоо хийгээд аваарай. За тэгээд юм байна. Энэ бичлэгтэй маань хамтдасан та нартай маш их баярлалаа. Тэгээд хэрвээ энэ бичлэг маань таалагдсан бол subscribe дээр намайг дэмжихээ битгий мартаарай. Тэгээд дараагийн Diary of CEO подкастын дугаараараа уучлаарай баяртай. Яг энэ ёо Shit.